За бүгдээрээ сайн байцгаана уу? За сайхан баярлалаа, сайхан наацсан уу? Тэгээд ямар ч хэлсэн бурхан энэ цагт бурханы үгнээс бас хуваалцах энэ боломж болцоог өгнөлөө үнэхээр талархаж байна. Бурхан яг энэ зүйлийг боломжтой болгосон, бурхан итгэмжтэй, бурхан сайн, тийм үү? Бурхан бол сайн. Амен. За тэгээд хамтдаа Даниэл намаа өргөжлүүлэн судлах болно. Тэгээ бүгдээрээ зүрх сэтгэлээ бэлдээд бурхан өөрийнхөө үгээр дамжуулж өнөөдөр миний зүрх сэтгэл тандаа яриас ойлголт ухаарлыг өгөөсэй гэж залбирая. Тэгээд хамтдаа залбирая. За бидний хайртай эцэг минь тэгээд энэ цагт бид нар таныхаа өмнө ирэн залбирч байна. Та бидний зүрх сэтгэл оюун бодлыг та өөрлөгөө хандуулж өөрийн амьд үгээ хоёр талдаа эртээ тэр сэлэн мэт тэр хурц зүгийг өнөөдөр бид нарт өгөөч. Тэгээд бидний амьдралд өөрчлөлт, шинжилтийг авчирч өгөөч. Та биднийг босгон байгуул, урамшуулж өгөөрэй. Эзэн таны өнөөдөр амьд үг бидний зүрх сэтгэлд тэлэгдэх болтугай. Тэгээд энэ цагийг тань даатхан таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. За бид нар Даниэл номыг эхэлсэн. Та бүхэн мэдж байгаа. Тэгээд Даниэл номын 1-р бүлгийг бид нар өмнөх удаагийн номлоор явсан. Тэгээд өнөөдөр бид нар Даниэл 2-р бүлгийн 1-ээс 23-р ишлэлийг харна. За Библийг уншихаас өмнө бид нар санаж байгаа бидний цовруул номлол Нехемия Эзра ном бас явсан. Тэгээд Даниэл номын үйл явдал нь Эзра Нехемия номын тэр үйл явдлын өмнө болж байгаа үйл явдлыг тийг ойлгоорой. Ялангуяа нөгөө Бабилонд Израильчууд цөллөгдсөн тэр үеийн түүх харин Эзра Нехемия болохоор цөллөгөөс Юхудачууд Израильчууд буцаж ирээд эзний өргөө хаан хэрмийг сэргэн босгон байгуулж байгаа. Ийм үйл явдлууд болж байгаа гэдгийг та бүхэн санаж байгаарай. Тэгээд яг энэ үйл явдлыг дараалалаар нь ойлгвол танд илүү өвтэйхэн ойлгоход илүү амар байх болно. За тэгээд бүгд хамтдаа Библийн ишлэлийг харъя. Өнөөдөр ямар зүйл хэлэгдэхийг хамтдаа харъя. Даниэл 1-1-ээс 23. Хаанчлалынхаа 2-р онд Небухаднецар зүүдэлж түүнээсээ болж сэтгэл нь тавгуутж нойрон хулжих болжээ. Тэгээд хаан зүүдээ хилүүлэхээр бүхий л эдтэн шидтэн хараал чатгаж мэрэгч хүмүүсийг дуудан цуглуулахыг тушаасанд тэд хааны өмнө ирлээ. Хаан тэдэнд би нэгэн зүүдлээ. Энэ зүүдний учрыг мэдгсэн гэхэд сэтгэл минь их тавгүй байна гэлээ. Мэрэгч төлөгчд хаанд харимаа хэлээр хаан мөнгө наслах болтугай боолуудаа зүүдээ хилж болгооно. Би тайллыг нь хэлье гэв. Хаан хариуд нь мэрэгч төлөгчдөд бат шийдсэн зарлиг минь энэ байна. Хэрв та нар тэр зүүд болон тайлал хоёулангийн надад эс хийж чадвал би та нарыг мөчөлж гэр орныг чинь үнсэн товрог болгоно. Харин та нар зүүд болон тайлал хоёулангийн хэлж чадваас бэлэг сэлт гавьяа шагнал алдар хүндийг надаас хүртэх болно. Тиймээс зүүдийг тайлалтай нь хэлээд айлгив. Мэрэгч төлөгчд дахин хаант минь боолуудаа зүүдийг хэлж болгоо. Би тайллыг нь хэлье гэв. Тэгтэл хаан хариуд нь зарлиг минь баттай гэдгийг та нар үзээд цаг хожихоор хичээж бөөгч нь би яг мэдэж байна. Хэрв та нар зүүдийг минь надад хэлж өгч чадахгүй бол та нарт зориулсан ганц л зарлиг бий. Намайг бодлоо өөрчилж магадгүй хэмээн найдаж тэр үртэл та нар надад худал хормгийг өгүүлэхээр шийдсэн байна. Тиймээс зүүдийг минь надад хэлж өгөхдөн тэгвэл тайллыг нь ч бас хэлж чадах юм байна гэж би мэдээ гэв. Мэрэгч төлөгчд хариуд нь хаанд ямар ч агуу хүчрэхэг хаан өмнө нь энэ мэт зүйлийг эдтэн шидтэн мэрэгчдээс асууж байгаагүй билээ. Хааны асууж буй энэ зүйлд хариулж чадах хүн энэ хорвоод байхгүй. Хаанд нь таны асууж буй зүйл их хэцүү учраас мах бодтонгоос ангид хоршдог бурхтаас өөр хинч үүнийг хэлж өгч чадахгүй гэвэ. Үүнийг сонсоод хаан ихэд хилэгнэж Вавилоны мэрэгч төлөгчдийг бүгднийг хөнөөхийг тушаав. Мэрэгчдийг хөнөөх тухай зарлиг гарсан тул Даниэл болон түүний нөхдийгч бас хөнөөхөр болов. Тэгтэн Даниэл Вавилоны мэрэгдийг хөнөөхөр явж буй хааны бие хамгаалагчдын Ахмад Ариохтой нэрийн ухаан гарган ярилцав. Тэрээр хаан юуны учир ийм хатуу зарлиг гаргав хэмээн Ахмад Ариохоос асуусанд Ариох хэрэг явдлыг Даниэлд хэлжээ. Даниэл даруй дотогш орж өөрт нь хугацаа өгөхийг гуйгаад
хаанд зүүдний тайллыг айлтгая гэв. Тэгээд Даниэл гэрлүүгээ одож өөрийн нөхөд болох Хананиа, Мишаил, Азария нарт хэрэг явдлыг мэдүүлээд ил нууцлаг зүйлийн талаар Тэнгэрийн бурхан инэрлээ үзүүлж өөрийг нь болон нөхдийг нь Вавилоны мэрэгчдийн хамт хөнөөхгүй байхын төлөө бурханаас гуйхыг хүсжээ. Тэгтэл ил нууцлаг зүйл тэр шөнөдөө Даниэлд үзэгдлээр ил болсон тул Даниэл Тэнгэрийн бурханыг магтан мөнхийн мөнхөд бурханы нэр магтагдах болтугай. Мэргэн ухаан хүч чадал нь түүнд л байдаг. Тэрээр цаг хугацааг өөрчилдөг, хаадыг зайлуулдаг, бас томилдог. Мэрэгдэд мэргэн ухааныг өгч хэрсүүд ухаарлыг сойрхдаг. Төвхтөө нууцлаг зүйлсийг тэр ил болгодог. Түнэр харанхууд юу байгааг тэр л ганцаараа мэддэг. Түүнтэй хамт гэрэл гээгээ байдаг. Мэргэн ухаан хүч чадлыг надад хайрласан миний эцэг өвгдийн бурхан танд талархал магтаалыг би өргөё. Гойсон зүйлийг маань надад сайн мэдүүллээ. Хааны хэрэг явдлыг та бидэнд мэдүүллээ. За ийм нэг сонирхолтой түүх явж байна. Тэгээд энэ түүх маань маш тодорхой энгийн зүйлсүүдийг биднэрт хэлж өгж байгаа. Тэгээд тэрнээс өмнө би Невукаднецар хааныг одоо нэг бид нэрийн төвчлөлтийг штэ ганц зэрэг ганцаа гэдэг шиг би энэ хааны нэрийг Неву гэж цааш хэлээд явчих. Илүү хэлэхэд амар. За ерөнхийдөө ямархан үйл явдал болж байгаа вэ гэхээр Неву хаан нэгэн зөөдлсөн тийм ээ, нэгэн зөөдлээд тэгээд тэр зүйл нь нэг л өөрийг нь тухгүй болгоод нойр нь хуйлжаад сэтгэл нь тавгүй болж. Тэгээд Неву хааны нэг хийж байгаа ухаалаг зүйл нь өөрснийхөө улс орныхоо мэрэгч төлөгчдөөс асууж байгаа зүйл нь тийм та нар зүгээр зүүдээ хэлж өгөө тайллыг нь асуух биш. Та нар зүүд болон тайллыг нь хоёулангийн надад хэлж өгөө гэж хэлж. Энэ хааны бас нэг ухаалт хийж байгаа зүйл. Магадгүй өөрийнх нь зүүдийг хийлээ тайллыг нь хилээд өгөө гэсэн бол магадгүй улс орных нь мэрэгч төлөгчд нь тэ нөгөө за баг өөрийнхөө за нэг янз бүрийн худлаа зүйлсүүдийг хийж тайлбарлаж болох боломжтой. Харин хаан хоёулангийн хэлэх юм бол үнэхээр би та бүгдийг үнэн хэлж байна гэдэгт итгэе гэж. Харин хааны мэрэгч төлөгчдийн хэлж байгаа зүйл нь болохоор 11-р эшлэлдэр таны энэ асууж байгаа зүйл чинь хэцүү учраас мах бодтонгоос ангид оршдог бурхнаас өөр хинч үнийг хэлж өгч чадахгүй гэж. Яг энэ үнэн мэрэгч төлөгчд нь өөрснийхөө үнэн байдлыг одоо сүлдээ ирээд хэлж. Таны нийлээд байгаа зүйл чинь үнэхээр амьд бурхнаас өөр л энэ зүйлийг танд хэлж өгөх хүн байхгүй. Тэгэхээр энэ чинээс юу гэж харж болох вэ гэхээр мэрэгч төлөгчд нь зүгээр амьд биш зүгээр хэмэл бурханд итгээд яваад байсан хэрэг үү гэж. Тэгээд мэрэгч төлөгчд нь үннээ хэлсэн. Тэгээд Даниэлийн яг энэ зарилтгийг доор нь Даниэл болон түүний нөхдөд ч ихсэн бас хамрагдаж тэ одоо хэрвээ яг энэ зүүдний тайл учир нь олдохгүй байвал тэд нар ч гэсэн амиа алдах эрсдэлтэй байсан. Яагаад гэхээр хаан нэгдүгээр бүлгийг бид нар санах юм бол хаан өөртөө үйлчлүүлэхээр Израилаас тэр мэрэгэн ухаан мэдлэг боловсролт тэ тэр гаргуу хүмүүсийг шилж авчираад өөртөө үйлчлүүлэхээр бас авчирсан байсан. Даниэл болон түүний гурван нөхдийн хамт. Тэгээд Даниэлийн нэг сонирхолтой бас ухаалаг хийж байгаа зүйл нь 14-р эшлэлдэр Вавилоны мэрэгдийг хөнөөхөр явж байгаа хааны бие хамгаалагчдын ахлагчтай Ахматтай ярилцсан байгаа ариохтой. Юу гэж ярилцсан бэ гэхээр нарийн ухаан гарган ярилцваа гэж 14-р эшлэлдэр би хааны бие хамгаалагчдын Ахмат ариохтой нарийн ухаан гарган ярилцваа гэж. Нэгдүгээр бүлгээ бид нэр эргүүлээ санах юм бол бурхан энэ дөрвөн залууд бичиг үсгийн эрдэм мэдлэг мэрэгэн ухааныг өгчээ гэж хэлж. Хаан яг эдгээр Даниэл болон түүний найз нөхөдтэй ярилцахад тэр улс орных нь мэрэгч төлөгчдийг яг энэ дөрвөн хүнтэй дүүцгүүц мэрэгэн ухаантай хүн байсангүй харин зөвлөлтөд тэдгээр мэрэгч төлөгчдээс илүү бараг 10 дахин илүү мэрэгэн ухаантай байсан гэж хэлдэг. Тэгэхээр бурхан мэрэгэн ухааныг өгсөн юм байна. Миний хэлэх эхний гол санаа маань юу вэ гэхээр бурхан хүүхдүүдтэй мэрэгэн ухааныг өгдөг. Таажууд аваанд хэлээч бурхан танд надад хүүхдүүдтэй мэрэгэн ухааныг өгд юм аа хэлээч. Библиэд хэллэхдээ эзнээс эмээхүүн мэрэгэн ухааны эхлэл гэж хэлдэг. Хэрв та эзнээс эмээдэг бол таны мэрэгэн ухаан байна. Нэг талаас бурханд итгэсэн хүн итгэгч болсон хүний ойлголт нь өсөж итгээгүй үнийхийг бодвол илүү мэрэгэн ухаантай болдог. Бурхныг илүү таньж мэдэх
Бурхны талаарх ойлголт мэрэгэн ухаан нь өсдөг. Тухайн хүний нүд нь нээгддэг. Бурхныг таньж мэдэж итгэлийн амьдралаар алхаж эхэлдэг. Тэгээд би түрүү хэлсэн Бурхан хүүхдүүдтэй мэрэгэн ухааныг өгдөг гэж хэлсэн. Нэгдүгээр Иохан номон дээр юу гэж хэлдэг вэ гэхээр өөрийг нь хүлээн авах ёстой. Өөрт нь итгэжтэд Бурхан өөрийн хүүхэд болох эрхийг өгөө гэж хэлсэн. Өөрийг нь хүлээн авсан бол өөрийнх нь нэрд итгэжтэд өөрийнх нь хүүхэд болох эрхийг Бурхан өгсөн. Хэрвээ та Бурханаас имээдэг бол та хэрвээ Бурханы хүүхэд бол Бурхан танд мэрэгэн ухааныг өгд юм байна. Энэ сайн зүйл биш гэж юу? Тэгээд Бурхан мэрэгэн ухааныг өгдөг. Тэгээд Даниэл үйл явдлыг эргүүлээд бүгдээр хамтдаа харъя. Тэгээд Даниэл хаанаас зүүдний тайллыг айлтгах хүртэл өөрт нь хугацаа өгөхийг хүсдэг. Одоо нөгөө хамтдаа ярилцаа за хаа нэгэн зүүдлээ тэгээд тэрийг нь тайлж өгч чадахгүй бол мэрэгч төлөвлөлтийг хөнөөх гээд байгаа юм байна. Гэдэг тэр зүйлийг Даниэл нарийн ухаан гаргаж ойлгосныхаа улмаас хаан дээр очиод таны зүүдний тайллыг хэлэх хүртэл те яг энэ зүйлийн чинь учрыг олж хэлэх хүртэл та хугацаа өгөөч гэж хүсдэг. Тэгээ энэ зүйлийг хаанд айлцсныхаа дараа Даниэлийн хийж байгаа зүйл нь гэрлүүгээ одож 17 дугаар ишлэлээс гэрлүүгээ одож өөрийн нөхөд болох Ханания, Мишаил, Азария нарт хэрэг явдлыг мэдүүлж ил нууцлаг зүйлийн талаар Бурхан инэрлээ үзүүлж өөрийг нь бол нөхдийг нь Бабилоны мэрэгчдийн хамт хөнөөхгүй байхыг Бурханаас хамтдаа өгдөг. Одоо хэрэг явдлыг Даниэл ихэлж мэдээд найз нөхдөдөө очиж хэлээ те. За үнэхээр нухацтай асуудал гарлаа. Бидний амь насанд хүртэл аюултай зүйл гарч ирсэн. Тийм учраас яг энэ зүйлний учрыг Бурхан тайлыг өгөхийн тулд та бүхэн найзуудтай хэлээ залбираарай гэж Даниэл гэртээ очиод мөн хамтдаа найзууд нь болон Даниэл хамтдаа залбирч. Тэгээ Бурханаас гуйсны дараагаар хамгийн сонирхолтой зүйл нь Бурхан тэр шөндөө тэр нууцлаг зүйлийн талаар Даниэл дэлчилдэг. Тэр нь ямар зүүд, ямар утга учиртай зүйл болохыг Даниэлд хэлжилдэг. Тэгээд за бүгдээрээ Библийн текстээ харъя. Тэгээд ил нууцлаг зүйл 19-р эшлэлдэр ил нууцлаг зүйл нь тэр шөндөө Даниэлд үзэгдлээр ил басан тул Даниэл Тэнгэрийн Бурханыг магтан гэж хэлж. За одоо энэ чэнэс маш энгийн Христ итгэж бидний хувьд Бурханд итгэдэг хүмүүсийн яг хийдэг зүйлүүд л хийгдэв. Бурханы өмнөрөө залбирсан, Бурханаас хариултаа авсныхаа дараа өөрийн ирэхгүй хариултаа аваад баярлаад Бурханыг магтж байгаа. Тэнгэрийн Бурханыг магтан гэж. Юу гэж магтсан бэ? Мөнхийн мөнхөд Бурханы нэр магтагдах болтугай гэж хэлсэн. Мэргэн ухаан хүч чадал нь түүнд л байдаг гэж. Тэрээр цаг хугацааг өөрчилдөг, хаадыг зайлуулдаг, бас томилдог, мэрэгдэд мэргэн ухааныг өгч хэрсүүд ухаарлыг сойрхдаг. Төвхтэй нууцлаг зүйлсийг тэр л ил болгодог. Төнөр харанхууд юу байгааг тэр л ганцаар мэддэг. Түүнтэй хамт гэрэл гээгээ байдаг. Мэргэн ухаан хүч чадлыг надад хайрлсан миний эцэг өвгдийн Бурхан танд талархлыг би өргөё гэж Бурханыг магтж. Гуйсан зүйлийг минь надад мэдээллээ гэж. Тэгэхээр бид нэр бас Бурханаас ямар нэгэн чухал бүр тийм нэг чухал шийдвэр, чухал яг тийм үйл явдлын донд Бурханаас хариулт авахаар бид нар баярлдаг шүү дээ. Өөрөө ирэхгүй баярлаад бид нар босоод Бурхан минь баярлаа танайгаа бид нар магтъя. Яг бид нар яг танай шиг бас Бурханыг магтаж хөндлөлдөг хариултаа авах үедээ. Та тэгдэг үү? Бурханаас залбирлынхаа хариултыг авч ийсэн хүн байвал та тийм ээ гэж хэлээч. Амен. Тэгээд энэ чэнэс миний хэлэх гэж байгаа хоёр дахь чухал санаа юу вэ гэхээр Бурханаас нууцлагдсан зүйл гэж байхгүй. Бурхан зүүдний тайлал тэнд юу болох, юу болохгүй бүгднийг нь мэдчихсэн. Тэгээд Лук 12-ийн 2-оос 3 дугаар ишлэлийг би уншиж өгье. Тэн дээр ямар ишлэл байгаа вэ гэхээр эслэгдэхгүй байхаар далдлагдсан. За анхааралтай сонсоорой. Эслэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ. Иймд харанхуйд хийсэн чинь гэрэл сонсогдсон дотор өрөөнд чихэн шивэнсэн нь дээвэр дээр зарлагдана гэж. Тэгэхээр Бурханы өмнө болохоор эслэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нуугдсан юм гэж огт байхгүй гэж хэлж.
Тэгээд яг энэ номны чинь яг энэ Даниэл номын ишлэлийг харах юм бол 22 дээр тэр л ганцаараа мэддэг түүнтэй хамт гэрэл гээгээ байдгаа гэжэлсэн. Бид нэр анзаарах юм бол итгэгч бус хүмүүс ялангуяа бурханд итгэдэггүй хүмүүс ямар сэтэл хандлагатай юу амьдардаг вэ гэхээр бурхан байхгүй учраас би юу хийснэ яагаад хийж болохгүй гэж. Бурхан байхгүй учраас би нэг худлаа ярьчихад хулгай хийчихэд ер нь мэдэх хүн байхгүй шүү дээ. Тийм учраас нөгөө бурханаас эмээх, бурханаас айх, бурхан мэдж байгаа гэдэг юм тэр нөгөө нэг бурханаас эмээхгүй байхгүй учраас бурхан мэдж байгаа гэж бодохгүй учраас ёс бусыг буруу мууг итгэж хүмүүс юу ч болоогүй юм шиг үйлддэг. Тэрч байтугай бид нар эргэн тойрныхаа хүмүүсийн дунд амьдралд зарим нэг хүмүүс бүр санаанд оромгүй зүйлсүүдийг сэтэж хүмүүсийг хуурж мэхэлж хүмүүсийг гомдоож шархлуулж байгааг бид нар мэддэг. Яагаад гэвэл тэд нар бурхан бүгдийг мэддэг гэж боддог. Бурхан байгаа гэж боддог. Тийм учраас өөрснийхөө нүдэнд юу зөв, юу сайн, өөрснийхөө нүдэнд тааламжит гэсэн зүйлсээ хийж амьдардаг. Тэгтэл үнэндээ бурхан сайнэгч бай, муугч бай бүгдийг мэддэг. Миний хэлж байгаа 2 дахь санаа бурханаас нууцлагдсан зүйл гэж байхгүй. Итгэж бид нар ч гэсэн заримдаа энэ зүйлийг бараг мартах гэдэг. Тэр нь юу вэ гэхээр за бурхан миний сайн хийсэн зүйлийг ингээ хараад бурхан баярлж байгаа гэж бид нар заримдаа боддог. Гэхдээ заримдаа ингээд нэг жоохон буруу ч юм уу ингээд хэмжүүрээс ингээд хитрээд явахдаа бид нар за бурхан мэдгүй харааг байх гэж бараг бодох гэдэг. Гэтэл үнэндээ бурхан сайнтайч бай, муутайч бай, саарч бай, саашаалтайч бай, бурхан бүгдийг мэддэг юм аа. Тийм учраас бурханаас эмээхүү болон бурхан бүгдийг мэддэг гэдэг бидний хувьд яг тэр сэтэл бодол бидний хувьд байх нь чухал. Бид нэр бурханд итгэснээр бурхан биднэрт мэрэгэн ухааныг өгдөг гэж хэлсэн. Бид нэр бурханыг таньж мэдэх үед бурхан байгаа учраас гэж бид нэр хорон муу зүйлсээс бид нэр өөрснийгөө ингэж хамгаалж бид нэр өөрснийгөө хязгаарлаж за би ядаж бурханы өмнө сайныг хийхин төлөө би зогсох хэрэгтэй юм байна. Би хичээх хэрэгтэй юм байна гэж ойлгодог. Түүнийхээ төлөө бид нэр хичээж халахж амьдардаг. За тэгэхээр ингээд Даниэлийн зүүдний тайллыг өнөөдрийн номлол дээр ярихгүй. Зүүдний тайл нь хааны зүүдэлсэн зүүдний тайл нь ямар утга учиртай байсан гэдэг зүйлийг ярихгүй. Харин зөвхөн Даниэл бурханаас хааны зүүдний тайллыг аваад бурхныг магтаж байгаа. Тэрнээс өмнө Даниэлийн хийж байгаа зүйл нь бурхны өмнө ирээ залбирч байгаа. Итгэл үнэмшил дээр бац өгсөж байгаа. Найз нөхдөдтэйгээ хамтдаа залбираад бурхнаас хариултыг нь аваад бурхныг магтаж байгаа. Яг ийм л дүр зураг өнөөдөр бидний яг энэ хэсгээс харагдаж байна. Тэгээд ахад нэг зүйл хэлэхэд Даниэлийн бурханд яг ингээд эхнээс нь Даниэлийн түүхийг үзээд явхаар Даниэлийн бурханд итгэх итгэлийн амьдрал нь бүх зүйл нь шулуун дардан байсан уу гэвэл тийм биш. Заримдаа бид нар нөгөө нэг яг нөгөө Библиэлд бичигдсэн яг нөгөө гэрчлэл гэмээр ч юм уу яг нөгөө бурхан гайхалтай хийсэн зүйлүүд ингээд бичигдсэн яг тэр зүйлсийг бид нар харахтаа нөгөө дандаа л гоё дандаа сайхан байгаа гэсэн юм шиг бид нар бодох гээд байдаг. Харин Даниэлийн бурханд итгэх амьдрал нь бүх зүйлс дардам шулуун байснаа гэвэл үгүй. Тийм биш гэдгийг бид нэр бас дараагийн бүлгүүдээр ч гэсэн бид нар харах боломжтой. Тэгээд энэчнээс миний хэлэх гээд байгаа гол бас нэг санаа юу вэ гэхээр ялангуяа Христ итгэгч бидний хувьд бурхан бидний амьдралд сайныг хийж ивэл бид нэр түүнийх нь улмаас бурхан талархаж Христ итгэл амьдрал дээр ингэж нэг баяр хөөр урам зоригтой амьдрах гэдэг юм шиг санагдаад байдаг. Гэвч үнэндээ тийм биш. Таны амьдралд бурхны хийж байгаа сайн юм байгаа, хийхгүй бурхан чимээгүй байх үе ч гэсэн байгаа. Тэр үед харин бид нэр бурхан идэхэмжтэй гэдгийг бид нэр үргэлж санацаар байх хэрэгтэй.
Бурхан өмнө ч итгэмжтэй байсан, одоо ч ихсэн итгэмжтэй хэвээрээ байгаа, ирээдүйд ч ихсэн Бурхан итгэмжтэй хэвээрээ байх болно. Харин бидний ойлгодог зүйл нь Бурхан үргэлж биднэрт зөвхөн танд надад сайн хийж өгөх ёстой юм шиг бид нар бодох гэдэг. Харин Бурхан танд юун сайн, юун зөв болохыг, харин таны амьдралд болж байгаа зүйлсүүд нь таныг төлөвшүүлэх, таныг босгон байгуулах, таныг сахилгажуулах, таныг шинчлэх, өөрчлөх зүйлүүд бас байх боломжтой. Тэгэхээр бид нар ямар ч тохиолдолд таны амьдралд бүтэлтэй, бүтлгүй юу ч болж байсан бай. Та тэр нөхцөл байдлын хаан доон таны хандлага, бид бүгдийн хандлага ямар байх ёстой вэ гэхээр Бурхан бол итгэмжтэй гэдэг хандлага байх ёстой. Миний амьдралд янз бүрийн болж байгаа болохгүй байгаагаас үл хамааран амьд Бурхан бол итгэмжтэй юм аа. Бурхан бол итгэмжтэй. Бурхан бол итгэмжтэй. Бурхан бол итгэмжтэй байсаар байна. Ирээдүйд үеийн үед итгэмжтэй байсаар байх болно. Яагаад гэвэл тэр бол цорын ганц үнэн амьд Бурхан учраас. Тэгээд үүнтэй холбоотой бас нэг жишээ гэхүүс нэг Йовын түүхийг нэг хэсгийг сануулж өгье. Тэр нь юу вэ гэхээр Йов эд хөрөнгө мал сүргээ бүгднийг нь алдаж тэгээ хүнд өвчсөн тусны дараагаар нь эхнэр нь яадаг вэ гэхээр чи чин үнэнч байдлаа тэ хадгалсаар л байна. Өөрийгөө гэм зэмгүй гисээр л байна уу? Ингэснээс чи Бурхныг хараагаад өгөх гэж хэлдэг. Жохон муухай тий. Гэтэл Даниэл Йов болохоор аль болох Бурханд яг үнэнч байдлаа Бурхан ба сайн, Бурхан итгэмжтэй гэдэг тэр зүйл хэвээрээ тэр итгэл үнэмшил дээр зогсож ирсэн. Йовын хариулт юу байсан бэ гэхээр бид зөвхөн Бурханаа сайныг нь хүлээн аваад мөг хүлээн авах ёсгүй юу гэж хэлж. Бурхан мөг өгдөг гэж хэлэхгүй би. Бурхан бидний амьдралд тохиолддог янз бүрийн хүнд хэцүү бэрхшээлтэй бидний амьдрал дээр Бурхан хариулахгүй байгаа юм шиг хүнд хэцүү нөхцөл байдал бидний амьдрал дээр бас байдаг. Гэхдээ тэр нөхцөл байдлын донд Бурхан хэвээрээ итгэмжтэй, Бурхан хэвээрээ намайг төлөвшүүлэхийн тулд, намайг одоо байгаагаас илүү сайжруулахын тулд, одоо байгаагаас илүү үнэтэй тэр гэлэлцсэн үнэт эрдэнэ болгохын тулд Бурхан миний дотор ажиллаж байгаа. Бурхан намайг сахилгажуулж, Бурхан намайг өөрчилж шинжлэхийн тулд надтай хамт байгаа гэдэг тэр итгэл үнэмшил дээр бид нэр зогсдог байх хэрэгтэй. Даниэл болон түүний найз нөхдөд ч гэсэн яг энэ итгэл үнэмшил дээр зогсож ирсэн. Бидний амьдралд янз бүрийн хэцүүтэй хааны харьцлага дарамт ирсэн ч гэсэн бид нэр итгэл үнэмшил дээр баттай зогсох болно гэдэг тэр итгэл үнэмшил Даниэл болон түүний найз нөхдийн донд байсан. Баттай зогссоор байсан янз бүрийн хүн нөхцөл байдлын донд байхад яг л итгэл үнэмшил дээр зогсож ирсэн. Ялангуяа Христ итгэгч бидний хувьд яг энэ зүйлийг ойлгоогүйгээс болоод Христ итгэх амьдралаас холддог хүмүүс их байдаг. Яагаад тэгэхээр Бурхан ч надад хариулахгүй байгаа тийм шүү дээ. Миний амьдралд ингээд нэг өөрсөлтөө юм ер нь л нэг харагдахгүй байж таа гэж бодох гэдэг. Харин бид хэвээрээ Бурханд итгэж, хэвээрээ бид нар Бурханд итгэл найдвараа тавих үед хэсэг хугацааны дараа бид нар өөрчлөлтийг олж харах бол, Бурханы ажлыг олж харах бол Бурхан сайн гэдгийг бид нар мэдэх бол. Бид нэр яг энэ итгэл үнэмшил бидний хувьд ямар чухал болох вэ? Яг бидний ийм итгэл үнэмшилтэй байх нь Бурханы ажил өөрснөө бидний өөрсний маань амьдрал дээр ажиллах тэр боломжийг биднэрт нээж өгч. За тэгээд хэдүүлээ гол санаагаа эргээд харъя. Тэгээд эхний хэлсэн миний гол санаа юу байсан бэлээ? Бурхан хүүхдүүдтэй мэрэгэн ухааныг өгдөг. Үүнтэй холбоотой би нэгэн сургаал үг номын 2:6-аас 8 стандарт монгол орчуулгаас энэ хэсгийг уншия. Мэрэгэн ухааныг яавал хайрладаг. Мэдлэг ухаан ба ухаарл ойлголт амнаас нь ундардаг. Жигч шулуун хүмүүст арга ухааныг нөөцөлж цэвэр зөв явдалтанд тэрбээр бамбаа болдог. Шудраг зөвтгийн харгууг хамгаалж итгэмжит хүмүүсийнхээ замыг сахидаг гэж хэлсэн. Тэгээ эхний хэлсэн гол санаа маань Бурхан хүүхдүүдтэй мэрэгэн ухааныг өгдөг. Хоёр дахь нь юу вэ? Бурханаас нууцлагдсан зүйл гэж огт байхгүй. Бурхан сайнэгч бай, муугч бай, бүгдийг мэддэг. Тийм учраас бид нар Бурханаас имэж Бурханы өмнө цэвэр мэс чанараар
цэвэр мэт чанартай байж Бурханд итгэх итгэл найдварлаар итгэх итгэлийн амьдралаар амьдрах нь чухал. Тэгээд хуучин гэрэн дээр Ишая ном дээр бас юу гэж яддаг вэ гэхээр залуу хүнч энддэг, бүдэрдэг, эцэс туйлддаг. Харин эзэн найдагчдын хүчин шинжлэгдэнэ гэж хэлсэн. Эзэн найдвараа тавьдаг хүн, залуу хүнч тэ бүдрээд ядраа сэлдээд өнөх үед эзэн харин найдвараа тавих үед эзэн хүчийг нь шинжлэх болно, шинэ хүчийг өгөх болно. Тэр бүргэд мэд жигүүр дээрээ илэн хайлан дүүлэн нисэх болно гэж хэлдэг. Тийм учраас бид нар Бурханаас эмээхүү байвал нэг тийм үг байдаг шүү дээ. Зөв хүний үйлс нь нүднээс даалдч гисэн зөв байдаг гэж. Хэрвээ бид нар Бурханаас эмээлт бидний дотор байвал бид нар зөв байхыг хичээн, зөв замаар явахыг хичээн, Бурханд итгэх итгэл найдвар, Бурханд итгэх итгэлийн амьдралаараа бид нар тууштай байх болно. Тэгээд сүүлд нэг ишлэлийг хэлье. Тэгээд тэрний юу вэ гэхээр 1-р Коринт номын 16-гийн 13-аас 14 дээр юу гэж байгаа вэ гэхээр сэрэмжтэй бай, итгэлтэй бат зогс, эрэмгий хүчтэй бай, бүх юм чинь хайр дотор хийгдгээ гэж хэлсэн. Сэрэмжтэй бай, итгэлтэй бат зогс, эрэмгий хүчтэй бай, бүх юм чинь хайр дотор хийгдэг. Тэгээд саяны хоёр гол санаагаа бид нэр эргүүлээд нэг дүгнээд аваад үзэх юм бол юу гэж хэлмээр байгаа вэ гэхээр Бурханаас имэж Христ итгэх итгэлтэй бат зогсогдов. За хэд хэлий? Бурханаас имэж Христ итгэх итгэлтэй бат зогсогдов. Коринт номон дээр үг хэлсэн бэ гэхээр сэрэмжтэй бай, итгэлтэй бат зогс, эрэмгий хүчтэй бай, бүх юм чинь хайр дотор хийгдгээ гэж хэлсэн. Заримдаа бидний дотроос өгүүлдэл гарахад хэцүү. Ягаад гэвэл ялангуяа бид түрүү хэлсэн Бурхан бидний амьдралд ажиллаж байвал бид нар айгүй баяр хөөртэй ингээд нэг хэсэг хугацаанд явдаг. Харин нэг Бурхан жоохон чимээгүй болчихвол за юу болоод байна гэж жоохон Бурханаас холдох гээд Бурханаас өндөрчихөөл. Харин бидний хөдөлгөх ёстой нэг хүчин зүйл нь юу вэ гэхээр Бурханы хайр. Бурхан таныг ямар нөхцөлийн байдлын донд таныг хэн байхад чинь сонгож яваад өөрийн болцолгүй хайраараа хайрлсан юм бэ. Хэрвээ та Бурханы хайрыг мэддэг бол та Бурханы хайрыг санаа танаас гарах үйлдэл чинь хайрын үйлдэл байх болон та өөрийн итгэлийн ахын дүүстэй та хайраар үйлчлэн хэн нэгэнд нь туслам дэмжлэх хэрэгтэй байвал та очиж туслах болно. Магадгүй хэн нэгний төлөө очиж залбирч өгөх болно. Хин нэгний төлөө очиод залбирч өгөхөөс гадна магадгүй уцаар ярих бололцоо ч гэсэн бидний донд байгаа. Нэг нэгнийхээ төлөө бид нар санаа тавьдаг. Бид нар нэг нэгнийхээ төлөө гуйл төсөлтэй мэдүүлээд бид нар санаа тавьдаг. Нэг нэгнийхээ яаж нээж ийн гэж бид нар асуудаг. Ялангуяа амьд болж чуулганы хувьд, амьд бол гэр бүлүүдийн хувьд бид нар нэг нэгэндээ санаа тавьж яагаад гэвэл энэ Христ итгэлийн нэг чухал үнэ яваад байгаа байхгүй. Христ таныг хайрлсан юм бол Христийн хайр таны дотор байгаа байвал таны дотроос үйлдэл гарах бол. Хэрвээ та Христийн хайрыг төдийлөн сайн ойлгоогүй бол тухайн хэсэгхэн хугацаанд ойлгоод өнгөрцөн байвал нэг хэсэгхэн хугацаанд үйлдэл гараад хэсэгхэн хугацаанд магадгүй таны амьдралд янз бүрийн хэцүү бэрхшээлтэй үе гарах үед та магадгүй хойшоо суугал. Харин ямар ч тохиолдолд ямар ч үед Христийн хайр таны дотор байвал та тэр хүн нөгөө тухайн нөхцөл байдал нь ямар байхаас хамаарат нөгөө завгүй энэ амьдралын нөхцөл байдлын донд ч гэсэн та цаг зав зориултыг гарах болцоо. Яагаад гэвэл Бурханы хайр бид нарыг хөдөлгдөг юм аа. Энд дээр хэлэхдээ та нарын үүдэл бүх юм чинь хайр дотор хийгдэг. Та нарын бүх юм чинь хайр дотор хийгдэгэ гэж хэлсэн ба. Тэгээд өнөөдөр зүгээр нэг жишээ болгоод татхад төмөр ахыг одоо ингээ байшингаа барьж гин магадгүй энэ зүйлийг бид нар мэдж байгаа бол ирээд итгэлийн ахын дүүс бид нар яагаад очиод зарим нь тусалж өгч болохгүй гэж болцоод байна очиж яг зарим нэг хүмүүс тусалж байгаа үнэхээр би харж байгаа очиж байгаа хүмүүсийг харж байгаа баярлалаа. Тэгээд ер нь бид нар амьд болж чуулган дундаа яг ингээ нөгөө юу бид нар харах хэрэгтэй вэ гэхээр хувь хувийнхаа мэдээж хэрэг бид нар завгүй нэг юм амьдарч байгаа хувьдаа өөрсдийн ажил төрөлтэй. Тэгтээ
бид нар нэг нэгнийхээ төлөө яг Бурхны хайрыг мэддэг бол Бурхны үгийн хайрын зарчмыг бид нар өөрсдийнхээ амьдрал дээр хэрэгжүүлж Бурхны ажлыг бид нэр эргээд өөрсдийнхээ амьдрал дээр харахын тулд бид нар нэг нэгнийхээ төлөө санаа тавьж бидний дотроос Бурхны хайр байж бидний тэр хайрын улмаас бидний дотор үйлдэл гарах нь чухал юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй болчиход. Ялангуяа амьд бол чуулганы хувьд энэ бол чухал шүү. Яагаад тэгэхээр нэгдүгээр явах намдэр юу гэж яддаг вэ гэхээр хинч хизээж Бурхныг хараагүй. Харин ах дүүгээ харилж ивэл тэр хүн Бурхны хайрыг мэдэх болно гэж хэлдэг. Тэгээ би ахад сануулъя. Ишлэх сэрэмжтэй бай, итгэлтэй бат цогс, эрэмгийн хүчтэй бай, бүх юм чинь хайр тавтар хийгдгээ. Тэгээд эцсийн дүгнэлт нь бид нар Бурхнаас имэж Христэд итгэлтэй бат цогсъя. Таны амьдрал дээр юу болж байгаа, болохгүй байгаа, бүтэлтэй ажил дээр ажил төрөд бүтэлтэй байна уу, бүтлгүй байна уу? Мэдээж хэрэг Бурхан сайныг гэвэл бид нар таны шиг Бурхан талархал магтаалыг таныг өргөдөг байгаасаа гэж хүсэж байна. Тэнгэрийн Бурхан мөнхийн мөнхөд хүч чадлыг өгдөг Бурхан танд талархал нь байх болтугай гэж. Мөнхийн мөнхөд гэдэг нь үргэлж Бурхан магтаалын дэлийг авах болтугай. Бидний амьдрал дээр янз бүрийн асуудал бэрхшээл байна. Тэр үед ч гэсэн бидний санаж байх ёстой зүйл нь Бурхан хിവэрэ итгэмжтэй байсаар байх болно. Миний амьдралд Бурхан итгэмжтэй хിവэрэ байсаар байх болно. Яагаад гэвэл Бурхан намайг хайрлсан. Бурхан надад юунаас илүү миний амьдралд юун чухал, юун зөв болохыг намайг төлөвшүүлэхийн тулд, намайг өөрчлөхийн тулд, шинжлэхийн тулд тэр бүргэд мэдтэй шинжлэхийн тулд Христ итгэл дээр улам илүү зоригтой бац өгсөж урам зоригтой хүчтэй байхын тулд Бурхан бидний дотор ажиллаж юм. Бурханы хайр бидний дотор байж бид нэр тэр зүйлээр дөрөгдөж бид нар тэр зүйлээрээ дүүргэснийхээ улмаас бид нар бус руу хайлах болно. Бид нар Бурханы гэрчлэх болно. Одоо тэгээ бид нарт бас Бурханы гэрчлэх цаг байгаа номлын дараа тэгээд үнэхээр сүлд нь хэлэхэд Бурхан бол сайн, Бурхан итгэмжтэй, Бурхан үеийн үед итгэмжтэй байсаар бохолно гэж тунхагламаар байна, гэрчлэмээр байна. Бурхан бол сайн гэж хэлмээр байна. Тэгээд бүгдээрээ Бурхан руу анхаарлаа хандуулаад залбирая. Бурхан энэ цаг мөчиж гисэн өөрийн оршихугаараа бидний дунд байгаа гэдэгт би итгэж байна. Тэгээд Бурхан өөрийн оршихуун дунд бас өөрийгөө сануулж мэдүүлж өөрийгөө ямар сайн болохыг, ямар итгэмжтэй болохыг бас яг энэ цагт бид нар сануулж өгөөсэй гэдгийн төлөө гойн залбирая. Эзэн минь бид нар таныхаа өмнө ирэн залбирч байна. Та бол итгэмжтэй, сайн, үнэхээр сайн Бурхан гэж бид нар тунхаглаж байна. Таны хайр инрэл нэгүслийн төлөө тань талархахын та биднэрт хайр нэгүслээ өргөж, үзүүлж, харуулж биднийг хайрлаж байдгийн төлөө тань талархын. Эзэн та айлхтаа би өөрийн хайрладаг хүүхдээ та сахилгажуулдаг гэж хэлдэг. Та бид нарыг үнэхээр их хайрлаж, өсгөж, төлөвшүүлж, шинжилж байдгийн төлөө тань талархын. Харин бид бүгд итгэлийн амьдралын бүх үйл нөхцөл байдлын донд таны сайн хийсэн зүйлсийн төлөө тань талархаж, хүнд хэцүү бэрхшээлтэй үеийн донд ч гэсэн бид нар тань талархаж, таны итгэмжтэй байдгийг санаж, таны хайрыг бид нар бусдад гэрчилдэг, харуулдаг, яг амьд бүлийн үнэхээр амьтай гэр бүлүүд хүн нэг бүр байхын төлөө бид нар гон залбирч байна. Яагаад гэвэл та амьд Бурхан учраас, та бүгдийг мэддэг Бурхан учраас, та өөрийн хүүхдүүдийг мэрэгэн ухааныг өгдөг, мэрэгэн ухааны бэлгийг өгдөг, мэдлэгийг өгдөг, хайр ивэл нүгүслээ, өршөөлөө, инэрлээ үзүүлдэг. Та сайн Бурхан учраас таны нэрд талархал нь байх болтугай. Эзэн Есүсийн нэрд талархал нь байх болтугай. Яагаад гэвэл та амьд Бурхан учраас тань талархал нь амьд бүл чуулганы донд үеийн үед ирэх үеүүдэд бүр дүүрэн байх болтугай. Эзэн Есүсийн нэрт алдар магтаал нь байх болтугай. Эзэн Есүсийн нэрээр. Амен.